Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газар үзүүлж байна. Өдөр бүр дэлхийн ертөнцийн аж үйлдвэрийг дэмжсэн инновац, хойч үеийнхэнд урам зориг өгдөг бүтээлч санаанууд, дэлхийн хэл хязгаарыг давах шинэ бүтээлүүд төрөн гарсаар байна. Гэхдээ бид эдгээр санаа шинэ бүтээлүүдээ хэрхэн хамгаалах вэ? Бүтээгчд нь хөдөлмөр, хүчин чармаалтай үнэлүүлж, ашиглаж, үр шимийн хүртэхэд бид хэрхэн баталгаажуулах вэ? Энэ бол оюуны өмчийн түүх. Хамгаалагдсан өв, хуваалцсан түүх. Оюуны өмч гэдэг ойлголт олон зууны тэртегээс үүссэн. Дундад зууны Европт эвлэлүүд худалдааны нууцыг хамгаалдаг байсан бол 1710 онд Ааны дүрм гэх мэт орчин үеийн анхны зохиогчийн эрхийн хуулиуд нь өнөөгийн оюуны өмчийн тухай үндэс суурийг тавьсан юм. Оюуны өмч нь нийгмийн хэрэгцээг хангахын тулд хөгжиж, аж үйлдвэрийн хувьсгал өрнөхийн хэрээр патент, барааны тэмдэг, инновацийг дэмжих, брендийн таних тэмдгийг хамгаалахад чухал ач холбогдолтой болсон юм. 21-р зуунд оюуны өмч урд өмнөхөөс илүү чухал болсон. Энэ нь эдийн засгийг тэтгэж, технологийн дэвшлиг хөдөлгөж, бүтээгчдэд хөдөлмөрөөр амьдрах боломжийг олгодог. За 96 онд зохиогчийн эрхийн газар патент барааны тэмдэг газар хоёр нийлээд оюуны өмчийн газар байгуулагдсан байна. Бид оюуны өмч гэдэг нь яриас сурчиж, яг үндсэндээ бол оюуны өмч бол үндсэн хоёр салбартай. Нэг салбар нь бол аж үйлдвэр өмч, нөгөө салбар нь зохиогчийн эрх гэсэн юм үндсэн хоёр салбартай байдаг. Аж үйлдвэр өмчийн дотроо бол шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар гэдэг ийм төрөлжсөн эрхийн хамгаалалт хийгддэг. Энэ эрхийн хамгаалалт нь болохоор оюуны өмчийн газарт мэдүүлгийг гаргаад тухайн мэдүүлгийг мэргэжлийн шинжээчнэр ажиллаад энд эрх олох стон байна гэдээ эцсийн байдлаар патент олгож байгаа. Энэ бол олгосны дараа энэ эрх бол хэрэгжээд явдаг хэрэг. Нөгөө зохиогчийн эрхийн салбарын эрх бол тухайн бүтээгдэхүүн бодитоор бүтээгдсэн үеэс эхлээд эрхийн хамгаалтанд ордог. Энэ бол ямар нэг оюуны өмчийн газараас ямар нэгэн гэрчилгээ патент аваад авах шаардлага байхгүй, шууд автоматар үүсдэг эрх юм байна. Зүгээр яг хөө зарим хүмүүст шаардлага гардаг. Тэр шаардлагынхаа дагуу оюуны өмчийн газарт хандаад зохиогчийн эрхийн гэрчилгээ сайн дөр үндсэн дээр авдаг. Ийм үндсэн өөр ялгаатай хоёр салбар байгаа юм. Өнөө цаг үед оюуны өмчөөр баталгаажиж амжилттай яваа төслүүдийн нэг нь тамгагүй төр буюу Монгол хаан жүжиг юм. Монголын баялаг түүхээс улбаатай Монгол хаан зохиол нь хүн нүгэрэн болон овг аймагуудыг нэгтгэж түүхийн замыг өөрчилсөн аимшиггүй өдөрдөгчийн тухай өгүүлдэг. Зохиолч, хөгжимчин, жүжигчдээс бүрдсэн алсын хараатай багаас бүтсэн уг жүжиг нь Монголын ард түмний тэсвэр хатуужил соёлыг магтан түгээж байна. Монголын оюуны өв соёл, театрын бүтээл энэ бүгд дэлхийд хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ гэж яг чинь бахархаж баярлалцгаана. Уран бүтээлч хүний эхнэр байсны хувьд бол яаж уран бүтээл төрдгөө, яаж хэдэн шин нойр хоолоо хасаж ийм бүтээл гарах вэ? Энд чинь амар том ажил шүү дээ. 92 онд парламентын анхны гишүүн боллоо шүү дээ манай хүн. Өөрөө ярьдгийг би тэр хогийн зэгш нэг юм тэнцэсгээ суужсэн, би бас энд бас хим хийсэн. Би тэр энэ жүжигийг бичихд тамгагүй дээр бичихд бас тэнд бодож байсан бодол тэр юу юм уу бас их нөлөөлсөн байх гэж боддөг юм аа. Миний хөгшний бүтээл бол дорны тэр тусмаа Монголын төр төсны соёлыг хуваа хичээсэн биш ард түмнийхээ төлөө яаж зүтгэж яаж явсныг л харуулсан ийм том бүтээл. Монгол хаан жүжиг салхи шуургатай тал нутгаас олон улсын тайз дэлхийн төвчний бүтээл болж олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Уг бүтээл дэлхийн хэмжээнд амжилтанд хүрсний ард драмын жүжигийг оюуны өмч хэмээн баталгаажуулах гол шийдвэр байгаа юм. Сайн байна уу? Би танад бүтээл бүртгүүлэх гэсэн зохиол нь байгаа. За тэрнтэй холбоотой гэрээ болон танаас сайтаас мэдүүлгийн маягтыг татаж авч энд бөглсөн. За мөн их бүтээлтэй холбоотой бүх материалуудыг ингээд дуу, бун, тамгуу төртэй холбоотой бүтсэн бүтээлүүд нь энд байгаа.
Энэ болохоор одоо танилцуулга нь. За зохиогч болох Лавсрангээс авсан зөвшөөрөл гэрээний бас байна. Би яг энэ Монгол хаан жүжигийг оюуны өмчт одоо баталгаажуулах энэ явцаас ахвалаад би мэдээж оюуны өмчийг маш хэрэгтэй зүйл юм байна. Энэ их зөв юм байна гэдэг талаас нь ойлгож эхэлсэн. Тэгээд зохиолын өөрийнх нь зохиолч маань одоо Багуугийн Лавсран ах үтэ чиг дотны хүмүүс байдаг. Ах トゥ баягаар ингээд анханасаа энэ зохиолыг ойлгоод мэдээд энэ уран бүтээл хийгээд эхэлсэн. Яг одоо англид тоглох болоод ирэхээр энийг арай өөр талаас нь энэ бол яг оюуны өмчийн талаас нь зохиолч, найруулагч эсвэл одоо тийм гүйцэтгэгч мөн одоо энэ зохиолыг цаана патентын цаашаа хэн авч явах вэ гэдгээс ахвалаад ийм нарийн шийдэх асуудууд байж гарч эхэлсэн. Тэгээ энэ бол өөрөө цаашдаа Монголын уран бүтээлч дэлхийд гарах ер нь уран бүтээлчд маш зөв жишг болсон юм болов уу гэж боддог. За Монгол хаан жүжигийн хувьд бол яг энэ ажил дээрийн өмчөд хамаарах зүйл нь бол тухайн жүжигийн нэр, лого байж болно. Энийг бол барааны тэмдгээр бүртгүүлж болдог. За барааны тэмдгийн хувьд бол нутаг дэвсгэрийн шин чанартай байдаг. Хамгаалтын хувьд бол Монголд бүртгүүлнэ гэдэг нь бол Монголдоо хамгаалж байна. За гадаад улсуудад бүртгүүлвэл яг тухайн улсуудтай одоо хамгаалтанд орж байна гэсэн үг. За Монгол хааны хувьд бол одоо жишээ нь дөрүүдийн өөрийн бүтээгдэхүүн дээр ашиглах ч юм уу те нэр логог энэ өөрийн бүтээгдэхүүн дээр ашиглавал энэ бол бас оюуны өмчийн зөрчил гэж тооцогдно. За мөн бас тайз чимэглэлтэй холбоотой бүх төрлийн зурагнууд нь энд байна. Мөн гэрээг бас авсрагдсан байгаа. Энийг хайрлсан ба эдгээр хэрэгтэй юу, шаардлагатай юу? Шаардлагатай. Тайзны онцлог ба шүү дээ. Одоо тайз тийм зураачийн хөвд юу орсон гэхээр энэ жүжигэн дээр тухайн үеийн одоо Монголын хүчрэг бах хүнүүг үрний тэр гайхамшигт соёл олдуруудаас улбаалan хийсэн. Жишээлбэл яг жүжигийнхээ хувьд бол харцгаа өнгө тайзан дээр барьж явж байгаа. За энэ бол мэдээж тэнцлийн өнгө. За энэ бол жүжигийнх нь үндсэн өнгө тийм үү. Гэжэл тэрийг ингээд зөөлөж өгсөн тэр толны тэр гадна талынх нь хийз тэр дотор юмуд нь болохоор шал өөр өнгөтэй орж байна. Жишээлбэл алтан, номын цэнхэр өнгө гэдэг чинь бол нөгөө хүнүүг үрнээ одоо олдруудаас олоод идэг л тэр баялагл өнгөнүүдэлтэй тэднийг ингээд тэднийг хашгруулж болохгүйгээр хийх иймэрхүү байгаа. Тэгэхээр таны уран бүтээлүүд бүтээгдсэн цагаас эхлээд эрхийн хамгаалтанд ордог байх нь автоматар. Одоо хэрхэн яаж магадгүй таны үр хүүхэд төрөлхүүд урлагийн уран бүтээл дээр бол таныг амьд байх хугацаанд нас урснаас хойш 50 жил гэж явагддаг. Тэр захиалгын гэрээч вэ, албан үүргийн дагууч вэ нөө тэр гэрээнүүддээ та тусгайлан заагаагүй. Яг л би энд ажиллаа хийж байгаа юм чи би энийг гэрээгээр хийж байгаа юм чи эцсийн үр дүнгийн захиалагчтал хүртнэ гэдэг дээр нарийн зохицуулт хийгдэг тохиолдолтой яг. Дахиад эзэмшигчийн өөрчлөлж байгаа тохиолдолд заавал ингэж анхны уран бүтээлчтэй хувь тооцдог юм зохицуулт бас Монгол улсад байдаг шүү. За яг шин бүтээл ашигтай загварын хувьд бол шин бүтээл гэдэг маань аливаа үйлдвэрийн арга ажиллагаа, аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэх арга ажиллагаа, технологи эднэрт хамаараа явчихж байгаа. Ашигтай загвар гэхээр багж хэрэгсэл, үйлдвэрийн багалж хэрэгсэл, тоног төхөөрөмж энд бол патент олгодог байгаа. Монгол хаан жүжигийн хувьд магадгүй тэр тайд дэлгэцийн одоо декорацтэй тэрэнд ашигласан одоо тоног төхөөрөмж нь те одоо тэр тайз өргөдөж байгаа эдэр хэсэг нь шин аргаар хийчихсэн бол тэр бол шин бүтээлийн патентээр бол хамгаалагдаж болох зүйл байгаа. Тэгээ оюуны өмчийн эрхийн хамгаалалт гэхээр бид нэг бүтээлийг эрхийн хамгаалалт хийлгээд болцож байгаа юм шиг ингэж ойлгодог. Гэхдээ энэ бүтээлээс үүдээд ахаа дараагийн уран бүтээлүүд төрж бий болдог. Тэр төрж бий болж байгаа тэр бүтээл болгон дээр эрхийн хамгаалалт хийгдэх боломжтой. Монголчууд сүүлийн үед их яаж ярьж байна л да. Хүү амтлаг, тамгагүй төр, ухамсар гээд хөшөө Америкт хийжгэн энэ давтараа тавьсан байна гэдэг ингээд шуугилдэж штэ. Энэ шуугилдж байгаагийн цааталт нь ингээ харахаар оюуны өмчийн эрхийн хамгаалтын баг бүх төрлүүд энэ дотор явж байна гэж ингэж харах хэрэгтэй. Монгол хаан төсөл бол оюуны өмчийн төгс одоо бас жишээний нэг. Яг тэгэхээр Монгол хаан бол одоо маш олон мянган жилийн өмнөх олдруудаас бас санаа аваад тэн дээр нэмэлт одоо тийм уран бүтээлчдийн болон дизайнеруудын одоо хувц хонор одоо энэ жүжигийн дагалж байгаа мерчендайзын одоо дизайнаас ахуулаад энэ чинь өөрөө оюуны өмчтэй холбогддог. Хөгжмийн зохиолч гэхэд одоо тэр чинь 2 уран бүтээлчнэр ажилласан. Зураач нар гэхэд 5 6 одоо зураач нар энэ дээр чинь тайзных нь, хувцсных нь тийм ээ. Мөн одоо дэлгэцний одоо дизайнууд байна.
Тэгэл энэ чи өөрөө бүх зүйл нь өөрөө оюунаар бүтээгдэж байгаа утгаараа энэ өөрөө үнэхээр одоо бүх төрлийн оюуны өмчийг бүхэлд нь хамрагдаж өөрт нь бий болгож чадсан. Оюуны өмчийг сайн одоо өөрөө бүрдүүлж чадсан. Оюуны өмчийн үзүүлэлтүүдийг тэр бүх зүйлд өөрөөсөө бий болгож чадсанаараа энэ уран бүтээл цаашдаа тэрийг нөгөө дэлхийн зах зээлд гарч мөнгө олох боломж бололцоог нь одоо төгс бүрдүүлж байгаа. Өөрөө маш том хамгаалж байгаа зүйл. Энэ хүү төсөл маань анх тамгаггүй төрөж эхлэхдээ зэрэгцээд бид нэр ер нь жүжиг дагаж мерчендайз бүтээгдэхүүн гэж юу байдаг юм бэ гэдэг анхны судалгаа хийж эхэлсэн. Бүтээл брэнд гаргахын тулд юу байх ёстой юм бэ гэдэг судалгаануудыг найруулагчид дэргэдэх маркетингийн алба, дизайнерууд бид нар хамтарч ярилцаад хамгийн ихэнд бид нар бүтээгдэхүүн гаргахаас өмнө юуны өмчт бид нар заавал хандах ёстой. Энэ нь ямар учиртай юм бэ гэхлээр бид нар энэ олон жил, энэ олон сар олон хүний хүч хөдөлмөрийг оюуныг бид нар хамгаалах ёстой. Ямар бүтээгдэхүүн дээр ямар лого тавих юм, ямар логонуудаа бид нар оюуны өмчөөр хамгаалах юм бэ гэдэг юм бид нар анханасаа хамгийн зөв болох нь энэ юм Эхлээд ингэж явах нь зөв юм гэдгээ шийдээд тодорхой хэмжээнд одоо юу үйлдвэрлэж болох юм, юу юм дээр хийж болох юм, юм дээр болохгүй юм гэдэг заавар зөвлөгөөгөө өгөөд тэрэн дээрээ за энэ газарт бид нар ийм логон дээр ч бид нар хамгаалтыг хийж өгсөн. Тийм учраас бид нар за энэ бүтээлүүд дээрээ бид нар оюуны өмч авцсан. Энэ бүтээлүүд дээрээ бид нар одоо лого болон үндсэн лого болон дагалдах тотем логонууд болгож гаргаж мерчендайз бүтээгдэхүүн гаргая гэдэг шийдвэр түрээд бид нэр дизайнерууд маань ажилласан. Тэр хамгаалж чадчих юм чинь одоо бүтээлээ хийя. За бүтээл юу байх вэ? Хүний хэрэгцээний ямар бараа бүтээгдэхүүн байх вэ? Хүний хэрэглээнд байдаг. За мерчендайз бол заавал футболк байх хэрэгтэй юм байна, цамц байх хэрэгтэй юм байна, малгай байх хэрэгтэй юм байна гэл. Хүний хэрэгцээнд нь тааруулсан бүх бүтээлүүд дээр логогоо шингээж гаргасан. Нэгдүгээр манайхан зөвхөн нэр хүнд талаас нь хараад байгаа. Мөнгөний хэлбэрээр орлого олж байгаа бол тухайн улсууд нь тодорхой хэмжээгөөс татвараа төлж л байгаа. Тэгэхээр энэ жижиг гэж байгаа хэмжээг харагдаж байгаа бол цааталтай эдийн засгийн сайн үр дагавруудыг аваа явуудаг ийм дүлээ оюуны өмчийн эрхээ хамгаалт гэдэг бол. Монгол хааныг оюуны өмч хэмээн баталгаажуулсан нь орон нутгийн үйлдвэрлэлээс дэлхийн бүтээл болгон хувиргах эхний алхам болсон юм. Зохиогчийн эрх барааны тэмдгийг баталгаажуулснаар бүтээгчид жүжигийн бүрэн бүтэн байдал, онцгой байдлыг баталгаажуулсан юм. Монгол хаан жүжигийн амжилт тайзнаас жилүү гарлаа. Аль биесны зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа шүтэн бишрэгчдэд жүжигийн эдэс болж түүхийг амилуулан соёлын өвийг бодит дурсгал болгон хувиргасан юм. Бараа бүтээгдэхүүн нь орлого олохоос гадна шүтэн бишрэгчд болон түүхийн хоорондын холбоог гүнзгийрүүлдэг. Эдгээр бараа бүтээгдэхүүн үзэгчдийг Монголын соёлын элч болгон хувиргаж байна. Патентын хуулиар бол шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар ашигтай загвар гэсэн 3 зүйл патентаар хамгаалдаг байгаа. За шинэ бүтээлийн хувьд бол эрхийн хамгаалтын хугацаа нийт 20 жилийн хугацаанд бол онцгой эрх хэдэлнэ. За ашигтай загварын хувьд бол 10 жилийн хугацаанд онцгой эрх хэдэлнэ гэсэн үг. Бүтээгдэхүүний загварын хувьд бол 15 жилийн хугацаанд онцгой эрх хэдэлнэ гэсэн үг. Оюуны одоо манай өмчийн газар ч гэсэндээ энэ дээр маш одоо тийм жишээ болохоос ажиллаж ирсэн. Энэ нь өөрөө яг дэлхийд анхудаа гарч байгаа яг арилжааны чиглэлээр гарч байгаа уран бүтээл гэдэг утгаараа маш олон оюуны өмчийн олон стандартыг нэгсэн. Энэ стандартад бол үнэхээр манай оюуны өмчийн газар маань гайхалтай сайхан ажилласан бол маш одоо чадварлаг ажилласан гэж бодож байгаа. За мэдээж тэр даав гэхэд одоо тэр даавн дээр бичиг хээнээс авахулаад оюуны өмч тэрийг одоо шатахгүй байх нь одоо юм техникийн үзүүлэлт нь одоо тухайн дэлхийн өөрийнх нь стандартыг хангах гэл энэ мэтчлэн маш олон зүйл дээр энэ бол үнэхээр дараачийн уран бүтээлчнэрт гарын авлага болж болох үйц маш том жишээ ийм проект болсон гэж бодож байгаа. Би нэг жоохон юу ихтэй жоохон натурал талаа барьж юм их жоохон дуртай. Тэгээ одоо нөгөө нэг тайзан дээр тухайн үеийн нэг он цагийн үед нэлээд цаашаа болохлээр их шин хийгээд байгаа юмнууд шин гялгаар харагдаад идэг. Тэгээ өөрөө хийж байгаа юмнууд болохоор нэлээд жүжигрөө нэлээд төгөхөр байх гэж яагаад тэгээд нэг юм юмнууд байна хийж үзүүд яасан гэдэг санал тавьсан. Тэгээд ер нь дэлхийн олон улсуудад ганц манайхаас ч нэг хараад тахлаар энэ алтай ятгах буюу нэг юм манайхан л алтай ятгах гэдэг юм л да. Энэ босоо ятгах, босоо хөгжим илүү харагдсан. Тэгээ тайзан дээрээс яаж харагдах вэ? Нөгөө тоглож байгаа хүндээ яаж ойрхон байх вэ? Чавтсан байлаа гэж одоо сатурк байлаа гэхээр тайзан дээрээс одоо сатурк байвал нэг харагдаж өгөхгүй. Жишээлбэл тэр нь бараан байх ёстой ч гэдэг юм уу. Ингээл цар марн жишээлбэл яг үндсэн байх ёстой. Тухайн үеийн материал арай өөр. Тэгээ одоо энэ дээр байж байгаа жижиг деталууд одоо энэ жижиг деталуудаас ахуулаад бүгд ерөнхийдөө дандаа олдврын юмнууд байгаа. Тэгээ одоо энэ сэлмний металл бол их чинь одоо ингээл
яг гар аргаар давтаад цохилт хортоо орсон. Аль болохоор тиймгүй үйлдвэрлэлийн гэдэг тийм юунууд оруулахгүй бүхэл жижиг деталуудыг гараар хийх. Одоо зүгээр сэлэн байдлаа чинь уучин бол ингээд суурахад тайзан дээрээс яг татаад нь тийм акустик нь илүү мэдэрч явах. Тиймэрхүү юмнуудыг илүү их анхаарч хийгэрэй гэдэг зөвлөгөө санал өгсөн. Тэгэл тэр дагуул гүйцэтгэсэн юмуд байна. Тус бүтээлд маань маш олон баг, маш олон салбарын хүмүүс хамтарч ажилласан. Судалгаа олдврын багийнхныхаа судалсан материал, олдврын бүтээлүүд дээр үндэслээд эскизнүүдээ гаргаж ажилласан байгаа. Манай ерөнхий дизайнер болд маань 49 төрлийн хувцсны бүх эскизүүдийг зурж гүйцэтгсэн. Ерөнхий зураач бол нөгөө ерөнхий зураг өгнө л дөө. Ерөнхий эскиз. За тэрнийг хэмжээ дамжааг нь тохироод ажлын зураг гаргана. Тэгэхээр ажлын зураг бол бас ерөнхий гардаг. Тэгээд яг металл дээр хийхдээ яавал илүү гоё болох вэ гэдэг юм сонголтуудаар л хийдэг байхгүй. Баатар найруулагчаас асуухад за нөгөө жүжигч чинь болохоор нэг тийм юу яасан орлуулсан маягийн байдаг үл өсөхгүй яг жинхнээсээ хэрэглэх юм шиг хийнэ гэдгсэн байхгүй юу. Тэгээд нарыг яг нөгөө хэрэглэнэ гэж бодож хийсэн. Энэ дээр онцлог гэх юм бол одоо агсрах бүснүүд бол ийм дөрвөн ийм төдүүлэх юм уу тийм юм ер нь бол байхгүй байдгийг. Энэ бол яг миний өөрийн бодсон юу байхгүй. Яг энийг ингээд цуулаад хийчихлээр нэг арай зүгээр жирийн бүснүүдээс арай нэг онцлогтой болчихж байгаа байхгүй. Энэ хатны малгаан дээр болохоор энэ буучин бас өөр хаанахтай ижлэх байхгүй. Хажуугийнхтай нийжлэх. Гэхдээ хаан хатан хоёр чинь өөр байх ёстой гэхлээр хүрлийг үе, хүнийг үе энэ талууд дээр бас байдаг юм хийц байхгүй. Тэгээ яг энийг нь бариад энэ буган дээрээ ч гэсэн тэрийг оруулаад энэ гар урлалаар хийгдэж байгаа үйлдвэрлэлийн процессор дамжих боломжгүй энэ бүтээлүүд, нандин ийм бүтээлүүд бол бийжиж гарч ирсэн цагаас эхлээд 25 жилийн хугацаанд тооцогдоод явж байгаа. Танаа эзэмшилд байгаа энэ бүтээлийг хэн нэг ашиглахаар л бол ямар нэг зорилгоор ашиг болох ч вэ, ашиг болохгүй ч вэ. Тэр болгондоо зөвшөөрөл авч явах нь хамгийн зөв ёс зүйтэй үйлдэл байх нэ. Ерөнхийдөө энэ намгуу төр бүжгийн гол агуулга нь бол Монголын одоо үндэсний уламжлалт бүжгийн нам төрх өрөм онцлогдор толгуурлаж байгаа. Мөн жүжигийнхаа тэр нөгөө характер онцлог тааруулсан тэр дүрийн хувирлтыг бол дандаа хүний биеийн хөдөлгөөний одоо энэ илэрхийлэл хэмжээд бүгдийг илэрхийлж гаргаж ирсэн. Нэг талаараа хүнээр хөшгөгийн гэдэг чинь хүнээрээ бас хөшгөөж хийсэн байна, тайзаж хийсэн байна, бүжгээж үзүүлсэн байна. Дараамын урлагт одоо хэл ярианы урлагт хөдөлгөөний урлаг нэмж оруулснараа энэ бас шин төвшөнд хүргэж чаджээ гэдэг юм болж харж байгаа. Оюуны эмчийн салшгүй нэг хэсэгт нь дуу хөгжим, уран бүтээлүүд зайлшгүй ордог бөгөөд жүжигийн дуу аянуудыг баталгаажуулсан нь дэлхийн хүртэл болж эгшгэлсээр байна. Өрний сонгодог симфони найрал хөгжимд зориулагдсан хөгжмүүд байна. Үндэсний найрал хөгжимд зориулагдсан хөгжмүүд байна. Мөн сонгодог эрэгтэй эмэгтэй найрал дуучдад зориулагдсан хөгжмүүд байна. Тэр ч бодгоо хүүхдийн найрал дуунд зориулагдсан хөгжимч байгаа. За тэгээд үндэсний цөөхөл гоцлол хөгжимд зориулагдсан ч намрууд бол би мэдээж энэ одоо манай Монголын үндэсний драмын жүжиг учраас энэ зөвхөн үйл явдал агуулгаас гадна энэ жүжигээр дамжуулан Монголын одоо тэр баялаг, соёл, хөгжмийн тэр язгуур, хөгжмийн урлагийн ариун их өв сан одоо шингээж дэлхийд ингэ сурталчлахыг анхнаасаа ингэж одоо хичээж ажилласан байгаа хөгжмийн зохиолчийн хувьд. Эрх эзэмшигчсэн хөгж уран бүтээлчдээс ирж байгаа уран бүтээлийнхний их бүтээлийг архивын стандарт нийцсэн. Нэгтэршүүлсэн шүүгэнд нарны тусгалаас ангид чийг өөр ажилтыг өдөр тутамдаа хэмжих байдлаар ингэж хадгалдаг байгаа. За энэ хүү архивд маань дурын хүн нэвтэрч явах боломжгүй
тусгай зөвшөөрөлтөө мэрэгжлийн архивч болон бусад одоо зөрчил маргаантай холбоотой ч юм уу эсвэл эрх эзэмшигчийн хүсэлтээр их бүтээлээс нь одоо гаргаж ирж танилцуулдаг юм байна. Мэдээж одоо ганц монголч гэхгүй л дээ. Ер нь бол урлагч бай, за аж үйлдвэрлэлч бай, оюуны өмч бол аль аль тал дээр нь бүгдээрэн дээр нь байдаг зүйл л дээ. Гэтэ хүн бол өөрөө энэ амьдралынхаа одоо энэ үйл явц энэ харьцаан дотор оролцохдоо худалдаа наймаа хийхдээ дандаа л оюуны өмчтэй харьцаж байна гэж одоо ойлгож явах нь зөв юм байна. Яагаад тэгэхээр одоо бидний өмсөж байгаа энэ цамцнаас ахуулаад өмсч эдэлж хэрглэж байгаа зүйлүүд тэрэн дээр тавьсан байгаа стикер, зураг эдгээр бол бүгд оюуны өмчтэй байдаг. Тэгэд энэ оюуны өмчийн одоо өөрийнх нь онцлог байдлаас хүмүүс таашаал авч энийг одоо худалдаж авч сонирхдог гэж би ойлгодог. Тийм учраас аж үйлдвэрлэлдээч тэр оюуны өмч байж байгаа. За үндсэн одоо энэ хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ч оюуны өмч байж байгаа тийм ээ. За дуу хуурын хөгжим дотор ч гэсэн оюуны өмч байж байгаа. Уран бүтээлийн хөгжим дуунуудаараа дэлхийн тавцанд гарсан хүү хамтлаг оюуны өмчийн бүтээлүүдэд дэлхийд үнэлүүлж байгаа бас нэг томоохон төсөл юм. Хүү хамтлаг нь Монголын алдар хүндтэй рок хамтлаг бөгөөд 2016 онд байгуулагдсан. Хүү хамтлаг Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн рок металтай өрмөц хослуулан хүчирхэг гайхалтай клипүүдээр алдартай болсон билээ. Дэлхийн шоу урлагт Монгол хөгжим дуу хуураар гарахад энэ хүү хүннүү рок бол хүмүүсийн анхаарлыг шууд татсан шинэлэг өөр зүйл байл. Үндэсний одоо хөгжим буюу морин хуур, товшуур, төмөр хуур тэгээ юу гэдэг иймэрхүү одоо үндэсний хэв шинжтэй, үндэсний одоо хөнгө аястаа дуурдаг юм хөгжмүүдийг рок урсгал руу шилжүүлэх санаа бол анх 18 жилийн өмнө л одоо анх гарч ирсэн байна л да тий. Тэгэл тэрийг л анх одоо 8 жил чахуу ботож боловсруулад аливаа оюуны бүтээлийн ард одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл байна уу, урдлаг бутга зохиолын бүтээл байна уу, энэ төрлөөс хамгаалаад оюуны өмчийг хэд хэдэн төрлөөр хамгаалах боломжтой байдаг. Жишээ нь хүү хамтлагийн хувьд бол өөрийн таних тэмдэг лого бүхий 20 гаруй барны тэмдгийг Монгол улсад бүртгүүлсэн байдаг. Мөн дэлхийн зах зээл дээр ч гэсэн хүү гэсэн нэрээр бүртгүүлсэн байдаг. Мэдээж одоо дууга зохиосон тохиолдолд автоматар одоо дууны эрх нэгддэг л дээ. Оюуны өмчөөр. Гэхдээ би бол арай өөр дуу болгондоо оюуны өмчтөр очиж тусад нь одоо авторынхаа гэрчлэгийг заавал авдаг. Аваад тэрийг бас хадгалдаг. Тэгэхдээ надад бас алдаатай бас зөвлөд бас санагдсан хүмүүс одоо оюуны өмчийн хүмүүсийн хэлж байгаагаар бол дууны санаа буюу тэгээд үг хамгийн эхлээ санаа гарч явах үед л ер нь бол имэйл дээр өөрөө оруулаад хадгалсан байх тэр цаг хугацаа хамгийн чухал байдаг гэж хэлж ирсэн. Хийцэн байгаа тухайн дуугаа болвол гэрчлэгээ авсан болвол гэрчлэгээгээ бас заавал одоо олон нийтэд тийм ээ түгээж харуулж бас ойлгуулж явах хэрэгтэй юм шиг надад санагдсан л да. Хүү хамтлаг нь Papa Roach-ийн Jacoby Shaddix, Hans Zimmer-ийн Lazy Kale зэрэг уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь тэднийг дэлхийн рок метал хөгжмийн ертөнцид хүлээн зөвшөөрөгдөхөд тусалсан юм. Лейбл компаниуд байж гэн лейбл компаниуд маань өөрсдөө тухайн одоо хариуцж байгаа хамтлагийнхаа уран бүтээлүүдийг одоо олон улсад хамгаалах ажлыг өөрсдөө хариуцж авч хийгээд бүгдийн зохион байгуулад тийм ээ. Тэндээс ашиг орлогоо олдог тийм ээ. Тэрийг нь худалдаалж борлуулдаг энэ ажлуудыг өөрсдөө хариуцж хийгээд ингээд нөгөө уран бүтээлчт нь тодорхой ашиг хувийг нөгөөд өөрсдөө тодорхой ашиг хувийг аваад явдаг ийм л одоо зарчмаар ажилладаг л да. Тэдний хөгжим 2019 оны Star Wars Jedi Fallen Order видео тоглоомд сугаан эссен дуугаар гарч ирлээ.
Энэ нь тэднийг тоглоомчд болон оддын дайны фэнүүдийн анхаарлыг татсан юм. За мөн одоо хүн хамтлагийн хувьд бол өөрийн одоо өрмөц дизайн бүхий үндэсний онцлог шинжийг шингээсэн хөгжмийн зэмсгүүдтэй бол бүтээгдэхүүний загварын патентыг бол авсан байдаг. За манай дээр бол одоо бас энэ үе шат дөнгөжл одоо эхлээл энийг л одоо нэг хүмүүс ойлгоол эхэлдэг нэг ийм цаг үе дээр явж байна л да. Тэгэл үндсэндээ бол одоо үйл ажиллагаанууд нь жигдрээд хүмүүс бас оюуны өмчийг ойлгодог болж эхэлж байна. Асуудаг, лавладаг, зөвшөөрөл авдаг. Тэрнийхэн дагуу бас төлбөрөө төлдөг ийм болж эхэлж байна л да. Энэ бол маш одоо сайн тал юм байна. Яагаад ингэж энэ хамтлагууд энэ дэлхийд оюуны өмчийг ингээ хамгаалуулад байдаг ач холбогдол нэхэр нэгт бол жишээ нь барааны тэмдгээр хамгаалуулах гэхэд энэ маань өөрөө зар сурталчилгаа маркетингийн чухал хэрэгсэл болж байдаг. За мөн одоо хүн хамтлаг өөрийн логог тэ мерчендайзер ашиглуулад дэлхийн зах зээлд гарах ашиг олох боломжтой байдаг. Мөн тэд pop соёлд өөрсдийн байр сууриа баттгаж томоохон дуу бүтээхэд хой нэмрээ оруулсан билээ. Хүн хамтлаг Coachella, Download Festival, Walk and Open Air зэрэг томоохон хөгжмийн наадамд оролцож дэлхийн олон үзэгчдэд өөрсдийн дууг таниулсан юм. Тэдний эрч хүчтэй амьд тоглолтууд нь өнөөдөр саяар тоологдох үнэмч шүтэн бишрэгчдтэй болсон байна. Тэдний анхны цомог болох гэрэг Billboard-ийн World Albums Chart-д орж дэлхийд даяар хэрэгүүлсэн. Энэ амжилт нь дэлхийн хамтлаг болох байр сууриа бэхжүүлсэн билээ. Тэдний эвнэгдэл, хүч чадал, байгалыг хүндэтгэх зэрэг хүчрхэг сэдвтэй бүтээлүүд нь хэлийн чандад Монголыг сурталчлах, таниулах зорилгоо амжилттай хийж байна. Оюун санаа, мэдрэмж бодит болгон гараар урлаж, дэлхийд гайхагдан төлөвлөсөн Монгол уран бүтээлчин баримл ухамсар бүтээл. За энэ гүшүүний маань бол хамгийн анхны санаа нэмж байгаа тийм. Энэ нь бол одоо юу вэ? Анх ихтэй бол энэ доотлын энэ хавтан бол чулууны хээгээр хийгдсэн байсан. Тэгээд энэ маань ингээд доогоор ийм хөндөй арт төрсөн юм шиг ийм хөндөй байгаа. Тэгээд дээр нь бол одоо мөнхийн нэг ухамсар маань ингээд торон хэлбэрээр хийгдээд одоо энэ дөө хоёр мөр бол одоо бид материалын ертөнцид амьдарч байгаа бидний одоо мөр байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү хэлбэрийн хувьд бол иймэрхүү л одоо баримл байгаа. Одоо энэ доотлын нөгөө өнгөлгөөт энэ чинь одоо тойл болсон шүү дээ ган тий зүтгэр. Тэрэн дээр ингээд буусан гэрэл маань энэ хүнийг гэрэлтүүлнэ гэсэн маань одоо энэ хүн маань ийм торон байхгүй. Торон ийм сэтгэн учраас энэ дээр ингээд одоо гэрэл авахдаа илүү сайн авж байгаа. Одоо нэг үгээр л одоо инженерчлийн хувьд гэх юм да. Өөрөө ингээд ийм жоохон долгиотой учраас ингээд шилийн шиг ингээд ярилцаж гэрэл асч харагддаг. Тийм учраас энэ их тийм бас ололттой болсон гүшүүн дээр бол их сонирхолтой. 2013 онд бүтээгдсэн бөгөөд хүний оршихуй байгаль дэлхийтэйгээ хэрхэн холбогдож уул мөрөө үлдээдэг тухай гүн утга санааг илэрхийлдэг. Энэхүү бүтээл нь 2014 онд Нордарт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд оролцож үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. Энэ гүшүүн маань маш сайн материалаар хийсэн, гангаар хийсэн. Тэгээд ер нь бол ган бол маш хатуу, зэвэрдгүү, тий. Одоо мөнхөд байх чадвартай. Хамгийн гол нь газраас хөөрцсөн юм шиг байгаа, тий. Тийм гүшүү бол энэ их дэлхий дээр байдгүй. Тийм учраас тэрнгээрээ бол их тийм одоо их сонин шийдэлтэй болж чадсан, тий. Хөөрсөн. Тэгээд дээдлэлтэй өнгөлгөөтэй. Өөрөө тэр хүн маань тэнгэр дээр зогсоод байгаа байхгүй юу? Ухамсар маань тэнгэр дээр зогсоод байгаа. Ерөөсө газар тусгүй тэнгэр, хоёр тэнгэрийн дунд л ерөөсө 10 зай дотор л ухамсар мөнхөд байгаад байгаа байхгүй.
энэ дээр тусч байгаа юмнууд бол одоо чи мод те уул өдрөл зөвхөн аюу одоо тэр байшин өдрөл хажуу хөвөөгөр нь тусч байгаа. Яг ороо дээр нь бол мөнхөд тэнгэр байна. Тийм учраас мөнх тэнгэр бол одоо ингээд бид нар мөнх тэнгэр гэж ярьдаг те. Тэгвэл мөнх тэнгэр гэдэг бол мөнхөл юм байдаг байхгүй. Тэгвэл тэртэй адилхан бидний ухамсар мөнхөл байна. Тийм учраас тэр ухамсараа хүмүүс бас сайн чагнах хэрэгтэй. Дэлхийн өнцөг болон бүрт уран баримлал нь соёлын үн төв болон үлддэг. Энэ хөшөөний хүний сэтгэлгээ, гүн ухааны эрэл хайгуулыг илэрхийлж, Монголын орчин үеийн уран баримлалын чиг хандлагыг тодорхойлоход томоохон нөлөө үзүүлсэн юм. Тус бүтээл нь зөвхөн урлагийн төдийгүй, философийн чухал илэрхийлэл бөгөөд үзэгчдэд бясалгал, эргцүүлэл төрүүлэх зорилготой юм. Дэлхийн дулаарлал гэдэг юм уу, хүний буруу үйл ажиллагаа гэдэг юм уу те. Одоо хүн яг дэлхийдээ яаж харьцаа ямар байна те, бидний харилцаа ямар байна те, хүн улс орнуудын хоорондын харилцаа ямар байна, юу бас одоо байгаль дэлхийтэй яаж харьцаж байгааг нь одоо ан амьтан гэж юусэн тэр хүндэхгүй сэдв байхгүй шүү дээ. Яг л ухамсар гэж юу үлээ гэдэгтэй адилхан. 2017 онд ухамсар бүтээл нь дэлхийн 192 орны бүтээлээс шалгарч нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан нь Монголын урлагийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. Улаанбаатар хотын төвд Сүхбаатарын талбайн урд хэсэгт ухамсар бүтээлийн багасгсан хөлбөрийг байршуулсан бөгөөд энэ нь нийслэлийн үзмжийг нэмэгдүүлж орчин суугчид болон жуулчдад урлагийн өр мэс мэдрэмжийг хүргэж байна. Сая дээр ухамсар гэдэг баримл бай. Тэрэн дээр та нар хараарай. Зөвхөн ингээд баримтыг сэдээд зургийг гаргаад бариад ингээд дуусгах нэг асуудал. Тэрийг өөр бодис сүвнэр байдлаар ашигладаг. Ахаад аксессуар байдлаар хэлмитүүдийг оруулж хийдэг гэдэг янз янзаар байдлаар ашиглагдаж байгаа. Тэр болгондоо оюуны эмчийн эрхийн хамгаалалт ахаад тэр болгондоо эдийн засгт нь эргэлтэнд тухайн бүтээл эдийн засгийн эргэлтэнд орж эдийн засгийн үр дүнгээ өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол оюуны эмч бол зүгээр нэг эрхийн хамгаалалт хийгдээд орхидог зүйлээс цааталтаа эдийн засгийн сайн үр дагаврыг олж идэг ийм хүлээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ гурван бүтээлүүд бүгдээрээ манайхаас барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авсан юм байна лээ. Тэгэхээр барааны тэмдгийн эрхийн хамгаалалт гэж юу хэлж байгаа бол бусдын бараа үйлчилгээнээс өөрийнхөө бараа үйлчилгээг ялгахын тулд авдаг нэр байхгүй юу. Тэр нэрийг бүгдээр авсан байна гэдгийг тухайн нэрийг ашиглаад дараагийн бүтээлийг хийхэд боломжтой. Тэрийг ч эдгээр их сайн хийжсэн байна гэд би ойлгож байгаа. Монгол бүтээл, Монгол түүх, Монгол хөгжим дэлхийн өмч болон хамгаалагдан баталгаажлаа. Хүний оюун тэрхэнд бүтээгдэн гараар урлсан бүтээл бол бидний хамгийн үнд цэнтэй хөрөнгийн нэг юм. Энэ нь бидний бүтээлийг хулбарлахаас хамгаалж, судлага, хөгжилд хөрөнгө оруулах, бодит ашгийг олох итгэлийг бидэнд өгдөг. Оюуны эмчийн эрхийг хамгаалах, зохиогчийн бүтээлийг дэлхийд танилцуулах нь зөвхөн Монголын урлаг соёлын хөгжилд бус, улс орны эдийн засгийн өсөлт, ирээдүйн амжилтанд ч чухал үүрэг гүйцэтгэв. Оюуны эмч бол зөвхөн хуулийн хиллэгээс илүү зүйл юм. Энэ бол санаа бодлын манаач, хөгжил дэвшлийн хамгаалагч, эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Үзэл санаагаар хүчрхэгдсэн дэлхийд оюуны эмч бол бидний ирээдүйн үндэс суурь юм.